Хүүхдийг хэвлий дээрээ хэрхэн хэвтүүлэх вэ? 1 сарын дараа хүүхдээ хэвтүүлэхийг эхлүүлнэ. Хэрвээ хүн ноцтой өрөвсөл авбал эхлээд эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. 1 сарын өмнө хэвтүүлэх нь зохимжгүй. Тиймээс энэ нь утгагүй, учир нь хүчтэй байна. Эдгээр нь энэ үйлдэлийг саатуулах төрөлхийн рефлексүүд юм. Хүүхдээ хэвтүүлэх нь хүүхдийн хувьд хэцүү боловч маш чухал ажил юм. Түүний булчингууд бэхжиж эхэлж байна. Хүүхдийг хэвтүүлэх үед зөөлсөн гадаргуу дээр хийж байгаарай. 3 сарын ойртож ирэхэд хатуу гадаргуу руу шилжиж болно. Шалны хатуу гадаргуу дээр 1 сарын хүүхэд хэвтэхэд 2 минутын турш хэвтэж болно. Цаг хугацаа өнгөрөхөд энэ хоорондын зай 15 минут болно. Хэрвээ таны хүүхэд хэвтэхийг хүсэхгүй бол ийм аргуудыг туршаад үзээрэй. Ийм хэвтүүлэх үед хүүхдийн гараар барьж түүнтэй ярих боломжтой. Хүүхдийн өмнө толь тавих. Фитбол дээр хэвтүүлэх. Ийм гадаргуу дээр хэвтэх нь илүү хялбар байх болно. Өвдөг дээрээ хэвтүүлэх. Хүүхдийг модны мөчир дээрх барын байрлалд тээж явах.